Манай улсад жил бүр 4,000 гаруй сүрээгийн шин тохиолдол бүртгэгдэж 100 мянган хүн амд 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж байна. За Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрээгийн өвчлөл өндөртэй 7 орны нэгээр манай орон орж байна. Сүрээний хүн амын нас баралтын шалтгаанаар 6 дугаарт, халдвар төвчний шалтгаантай нас баралтын 1-дүгээрт орж байгаа юм а. Тиймээс сүрээгийн өвчлөлийг бууруулах шаардлага гарч ирж байна. За ингийн тулд сүрээг эрт онцлох шаардлагатайг хэлж байна. Тиймээс энэ өвчнийг эрт онцлох тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлага байгааг албаны хүмүүс онцоллоо. Санхүүжилтийн хувьд болох тэр ерөнхийдөө 1-р игнэний эм буюу мэдрэг эмийн сүрээгийн эмийг болох тэр засгийн газар бүрэн 100% санхүүжүүлээ явж байгаа. Энэ дээр 640 сая орчим төгрөгийг бол санхүүжүүлсэн байгаа. Ер нь бол олон эмийн тастай сүрээ буюу энэ 2-р игнэний эмээр эмчлэгддэг эмнүүд байгаа. 9-өөс 10 төрлийн эм байгаа. Эдгээр эмнүүдийг болох тэр глобал сангийн дэмжлэгтэй сүрээгийн төслийн хүрээнд 2006 оноос эхэлж хэрэгжүүлсэн төслийн хүрээнд санхүүжүүлээд явж байгаа. Эмийн зардал бол өөртөө хүрэлцээ нь бол бид нар бол ерөнхийдөө оншилсан бүх өвчтнүүдэд болох тэр эмчилгээнд бол хамруулаа явж байгаа. Санхүүжилтийг тууштай, доктортой ханган нийлүүлэх, санхүүжүүлэх энэ бол асуудал дээр бол анхаарах шаардлагатай. Сүүлийн үед олон эм төсвөртэй сүрээгийн тохиолдол нэмэгдсэн гэж байна. За 2006 оноос хойш гэхэд 1700 тохиолдол гарчээ. Жил дунджаар 200 орчим олон эм төсвөртэй сүрээгийн тохиолдол бүртгэгддэг байна. Олон эм төсвөртэй сүрээгийн хувьд эдгэрэлт 46% байдаг төдийгүй эмчилгээний үргэлжлэх хугацаа нь маш урт байдаг нь сэтгэл түгшээсэн асуудал болоод байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. 2006 оноос хойш 14 он хүртэл бид нар ойролцоогоор 1700 орчим эмийн тасалтай сүрээгийн тохиолдлыг бид нар эдрүүлээд байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол эдгээр өвчтнүүдийн нэг 62% нь болох дээр нэг эмчилгээнд хамрагдаад явж байна. Удаан хугацаагаар эмчилгээг бүрэн хийхгүйгээр ингэх юм бол олон эмийн тасалтай сүрээлүү шилждэг. Жишээ нь бол одоо нэг хүн эмнэлэгт зүгээр жирийн өвчнөр байхад 7-оос 10 эмчилгэдүүдэд гардаг тий. Тэгэхэд энэ хугацаанд бол ийм тариаг одоо хэрэгэлдэг. Жишээ нь 6 цагийн зайтай тариад хариулна. Мөн 6 цагийн зайтай энэ эмийг ингэж уугаараа гэдэг. Зарим хүмүүс энэ учрыг сайн бүрэн ухамсарлаж ингэхгүй зүгээр 6 цаг өнгөрөөд 8 цаг 10 цаг болцсон байна. Дараагийн эмээ уувна. Энэ нь бол маш энгийн юм шиг боловч маш хортой ингэж дасал үүсдэг юм аа. Өнөөдрийн байдлаар сүрээгийн өвчлөлийг бууруулах эмчилгээний санхүүжилтийг глобал сангаас олгож байгаа. За харин Монгол Улсын засгийн газраас энэ өвчний эмчилгээнд 900 гаруй сая төгрөгийг төсөвт суулгадаг байна. Глобал сангийн санхүүжил эх жил дуусгар болно. Тиймээс сүрээгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгах зайлшгүй шаардлага байгааг албаны хүмүүс хэлж байна. 2003 оноос эхлээд сүрээ дээр бол глобал сангийн санхүүгийн дэмжлэгийг авсан. Одоо өнөөдрийг хүртэл нийтдээ 26 сая Америк долларын санхүүжилтийг сүрээ өвчин дээр авчаад байна. За энэ маань манай улсын одоо сүрээтэй тэмцэх сэргийлэх хариу арга хэмжээнд зарцуулагдж байгаа нийт хөрөнгийн 70 хүртэлх хувийг бол эзэлдэг юм байнамаа. Тэгэхээр манай төслийн зорилго бол үндсэндээ одоо шууд хяналттай богино хугацааны эмчилгээг бол 100% нэвтрүүлэх, за сүрээгийн илрүүлэлтийг сайжруулах, өвчлөлийн тархалтыг бууруулах, нас уралтыг бууруулах зорилготойгоор бол хэрэгжиж эхэлсэн. За нийт төслийн санхүүжилтийн 50 орчим хувийг бол ханган нийлүүлэлт нь буюу одоо сүрээгийн эм онцлогоор урвалж бодис тоног төхөөрөмжөнд бол зарцуулж байгаа юм. Сүрээтэй өвчтнийг эрт илрүүлж онцлох нь маш чухал болоод байна. За онцлогдсон тухайн өвчтөн эмчлэгдэж улмаар эдгэрэх нь халдварыг бусдад тараахгүй байх хамгийн сайн арга юм а. За иргэд сүрээ өвчний талаар мэдлэг хандлагаа сайжруулснаар сүрээгийн халдвараас өөрийгөө сэргийлэх өвчин тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.